За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Бүгдээрээ өнөөдөр текст зүгт координат хавтахад бэр нэг хэдэн цэг тэмдэглэе. X-ийн 2, Y-ийн 2 гэсэн утгад харгалзах цэгийн координат байна. Уг цэгийг А гэж тэмдэглэе. За дөрөвдүгээр мөчөд дахиад нэгэн цэг тэмдэглэе. X-ийн 3, Y-ийн хас 2 гэсэн утгад харгалзах цэгийн координат. Уг цэгийг B гэж нэрлэе. За мөн X-ийн 5, Y-ийн 4 гэсэн утгад харгалзах цэгийг C гэж тэмдэглэе. За хоёрдугаар мөчөд X-ийн хасах 4, Y-ийн 2 гэсэн цэгт харгалзах координатыг D гэж нэрлэе. За ингээд үүссэн цэгүүдийн хос хосоор нь хэрчмээр холбоё. А цаг хэрчим, B D хэрчим. За эндээс биднэрт нэг асуудал гарч ирлээ. Энэ юу вэ гэхээр тэгсэн зүгт координатыг авахад дээр өгөгдсөн хоёр цэгийн хоорондох цаг хэрхэн олох вэ гэдэг асуудал гарч ирлээ. За энэхүү хичээлийг дараагийн хичээл дээр хэвтүүлэн үзэх болно.